Тэгээд энэ жил торно заяа. Торно шүү дээ. Ажил турч шүү дээ. За би стер мастертэй болох чинь. За одоо цаг өглөөний 7:22 болж байна. Тэгээ би жимийн өнөөдөр танилцуулдаг влог хий гэж бодсон. Одоо би жим рүү гарах чинь. Дэвэр цамцамсгүй яах. За тийш шууд цамцгүй бууч. Усныхаа самыг авъя. Манай нэг хөрш ингээд амар доо сонсдгийг өглөөс эхлүүлээ заяа. Би минийхээ хөлийг авцсан. Явж байна. Яна би анх удаа жим рүү гэнэ юуны утасны хөлтэй орох чинь дээр жоох чичглээ. Ам ичээд идэм юм. Хүмүүс яг ингэ харж байгаа гэж бодохоор юм ичээд. За тэгээд би өглөө болгон яг энэ спот дээр ирж бичлэг хийчихэд жим рүү явдаг байгаа. Тэндээс хүн ирж байна. За жим рүү яаж ордог талаар харуулъя. Би бараг 7 цагт жимд орох хэрэгтэй байтал одоо 7:30 болж би дөнгөж энэ коридорт явж байна. Хүмүүс надтай зөрөөд ажилдаа явж байна. Миний гарны манггүй утасны маань тогтоогч наймаар хүнд юм байна. Гоё авсаархан ч гэсэн нөө биетэй. За ингээд би ингээд 4 ижлэхэн тааврын нэгэнд нь амьдардаг байгаа. Тэгээд гэрээсээ гарахын тулд маш хол зам туулдаг байгаа. Хэрвээ намайг одоо найз маань хин нэг юм гаднаас ирж авахар бол надад заавал 6-7 минутын өмнө хэлэхгүй бол ийм урт коридороор ингээд амар урт явдаг байхгүй юу? Бүр гараа бүтчихлээ баг жинд. Энэ юу вэ? Жинд орохоос өмнө баг гараа бүтчих юм шүү. Тэгээд манай энд ингээд үүдийн хүн сууж байдаг. Одоо эднийхээ царайг би бүгдийг таньдаг болсон заяа. Тэгээд энд нэг ийм карнууд байгаа штэ. Энүүгээр болохоор юу гэдэг вэ гэхээр одоо Costco-гоос би баахан юм захиаллаа гэж бодъё заяа. Тэрийг энүүгээр зөөж гэрлүүгээ оруулдаг. За ингээд дуудаг байгаа. Яг ийм дуудал шиг байгаас манай байрлал ороход ерөнхийдөө дуудал шиг заяа. Тэр доор бас тийм ресепшнтэй. Үүдний хүмүүстэй. Тэгээ би ингээд барилгаасаа гарахгүй шууд жим рүүгээ дамжаад орчдөг. Тэр нь маш гоё. Ямар хөдөлтийн бий. За энийг дахиад ингээд хэвшлээд хөдлөхгүй байхгүй. За. Жимийн явж байна. Яна би бичлэг хийхээс ичээд байна. За ерөөсөө яг ингээл жим рүү орчин. FF0 гол хийшээ яваарай гэсэн. Юм маань бай. Сумчиг маань. За тэгээд ороод уцаа уншуулад гардаг байгаа гэж. За жимийн манай бүхэн бол
уншуулах хэрэгтэй. За энэ бол ингэж ойлгож байна. За ингэж шахараа. Тийм бас гэж. Миний утасны юу ингээд амар савлаад амар хэцүү байна юм байна. Тийм. Амар хөдөлгөөнтэй та нарыг авч явж байгаа бол намайг уучлаарай. Нэгэнт би уцаа тогтооцсон болохоор гэж байгаа шүү. Тэгэхлээр шууд ингээд ороод жим үзэж. Hi, how are you? Тэгэхлээр шууд ороод би шууд улаан цагаанда энийг авчий даа. За би шууд улаан цагаанда гараад шууд ингээд харуулчих. Энд нэг иймэрхүү хэсэг байдаг. За энэ бас юм пилатесний өрөө байдаг. Хайр пилатесний өрөө байна. Тэгээд за энэ нэг breakfast гэдэг заяа. Smoothie. Тэгээд нэмэлт юм байна. Нэмэлт энергийн ундаа. Тэгээд юм ирүүл Oreos, тиймэрхүү юмнууд байна заяа. За би одоо тэгээд хувцсны өрөө рүү явах чинь. За ер нь бол манай жим айгуу томоо. Энэ ингээд хадамж jacuzzi байна. Бассейн байна. Би энэ жим дэвснээс хойш бассейнда бараг хэдхэн удаа орсон юм. Тэгээд өглөө багал яг энэ цагаар байна шүү дээ. Яг энэ хідэн хүмүүс л байдаг заа. Би одоо бүр бүгдийнх нь царайг мэддэг болсон. Тэр өөрчлөгч хичээгч гэсэн таньдаг болсон. За эндээ бас дахиад ийм замнуудтай заяа. Нөгөө бассейн маань тийм байна. Би энэ тимийн хөлийг буцааж хийхгүй бол амар буцааж байранд тавихгүй бол за энд ингээд юунуудтай юу лээ. Хүмүүсийн тусдаа ийм локертай хэрэгжих хүсэх юм бол ийм цоочтой локер авч болно. Тэгээд хөөц музейндээ ингээд орхиж болно. За энэ мэдээчүүдийн юм байна. Энд бичлэг хийж болохгүй хаа. Хувцсны өрөөнд бичлэг хийж болохгүй хаа. Жохон мөчөөлгээл төвчлөлт. I'm doing vlog. Oh, really? За би Stairmaster-тэй болох чинь. Ер нь хөвчлэн би Stairmaster-тэй алхаад тэгээ сонголт хийжээд гарч явах өдрүүд байдаг. Эсвэл яг гар хөл тэгээд мөр зөр тиймэрхүү дасгалууд хийгээд заримдаа бол яг тийм хүчний дасгал, заримдаа бол яг воркаут хийжэл тэгэл гарчдаг. Гараа дэш үрж яваад. Миний гараас амар баал гэж амар том басдаг. 1 2 3 4 5 6 7 За ингээд одоо очиж сонголт хийцгээе. Тэгээ жимээ дахиад юм бичлэг ингээд гоё хийж тэгээд уу. Тэгээд ингээд хавчих. Хадас. Ийм гоё. Тэгээд энэ жил торнаад байна заяа. Торно шүү дээ. Ажил. Турч шүү дээ. За энд бол манай Zumba класс ордог байгаа. Бас хичээлүүд гардаг. Тийм
зааланда орж ирсэн байна. Одоо энэ л сонголт хийгээс би тэр гадаа сонголт хийгээс ичээд байна. Бичлэг хийж байгаа болохоор ичээд байгаа байхгүй юу? Тэрнээс би юугаар ичдэг юм. Ичгүй штий. Үстэй. Уг нь би энэ ногоон зүлгэн дээр сонголт хийдэг юм. Энэ өрөөнд цаахан хинч байдаггүй юм. За энэ дээр тэр юунод орсон байгааз. Хичээлүүд орсон байгааз. За. Иймэрхүү. Энд би хаяа зураг авдаг. Та нар хэрвээ намайг инстаграмаар дагдаг бол за тэгээд би гэдэг хүн чинь энэ олон турах таргалалтын дундуур хоолоо зохицуулчныг үзнэ, хоолоо зохицуулахгүй байжныг үзнэ. Зөндөө олон удаа ингэж турж таргалж явсан болохоор сүүлдээ бүр амар шантарсан. Тэгээ сая сүүлийн 1 жил бол яг тасралтгүй би тууштай дасгалаа хийж чадах уу гэдгээ үзсэн. Чадах юм байна. Би тууштай дасгалаа хийж чадах юм байна. Одоо харин тууштай хоолоо зохицуулж чадах уу гэдгээ хамгийн сүүлийн удаа нэг удаа try хийж үзье гэж бодож байгаа. Тэгээд өөрчлөлтөө би танарт харуулах болно. Тэгээд би бүх сайхан бие авч явдаг гоё тасархай биетэй хүмүүсээр бол би үнэхээр бахархдаг. Йоо, үнэхээр та нар бол нэр үнэхээр тууштай үнэхээр нэр одоо хэлэх үгч алдахгүй. Амттай юм дуртай. Тэгээд талах тийм гурлан бүтээгдэхүүнд амар дуртай. Тэгээ өөрөө хоолоо хийгээд идчихдэг болохоор яа бүр миний турах хүсэл бол үргэлж мөрөөдөл байсаар ирсэн. Одоо тэгээд мөрөөдлөө нэг удаа биелүүлэн дээ. За би жимд бол яваад маш удаж байна. Би 10 жилийн 9-р ангиас эхлээд жимд явж эхэлсэн байгаа. Тэгээд тэр үедээ болвол нас залуу цус шингэн байсан болохоор маш хурдан турчдаг байсан. 10 кг чинь юу ийсэн зүгээр саг гэл турчдаг байсан. Тэгсэн чи одоо ингээд нас яваад дээрээс нь би ерөөсөө хоолоо зохицуулж чадахгүй байгаа болохоор би ингээд яг хүссэн одоо бие бүтээж чадахгүй байгаа юм л та. Тэгээд би энэ жимд 1 жил явлаа. 1 жил явахдаа дундуур нь маш гоё ингээд гоё турахын хувьд бол турсан, галбирчхийн хувьд бол галбирчсан юм аа. Тэгээд буцаад яах юм би бууз хушуураа идээд нийслэл салаатаа идээд ахаар чи яаж хүн өөхөө хасах юм тийм үстэй. Тэгээд одоо байжи. Найз нь турнаа. Турна штий хүлээж ил та. Гоё битээ болно штий. Одоо энэ миний ингээд one last try заяа. Хамгийн сүүлчийн удаа би ингээд өөртөө яг ингээд зориг тавьчаад яг бүр ингээд хоол мол амар ногоо идэл дахианы цээж мах идэл юм бууз хуушур одоо тэр гурил мөрөл идэггүй пастри идэггүй гэр би амар гоё олж үзүүлнэ амлаа. Одоо л нэг иймэрхүү байна. Миний өндөр 160 тэгээд би одоо яг 60 кг байгаа. Тэгээд миний өндөрт бол 54 кг амар тохирдог байхгүй юу? Тэгээд Монгол дахт 54 байсан юм аа. Хамгийн сүүлд би Монгол дахт л 54 байсан. Би Америк дээр хизээч 54 байгаагүй заяа. Америк дээр л 3 сарын дараа би 60 болсон. Тэгэл бүр 68 болсон заяа. Одоо харин ч бүр 60. За тэгээ турна. Амлаа. Боёлноо. Зүтгэнэ. Хичээнэ. За тэгээ өнөөдрийн жим танилцуулдаг, жаахан тасгал хийдэг влогтой хамтдаа байсан та нартай баярлалаа. Тэгээд өөр ямар влог оруулмаар байна тэрийг хэлээрэй. Би бас гоё юм ярьдаг влог нэг завтай өдрөө хийж бодож байгаа. За, үзсэн баярлалаа. Миний инстаграмыг дагаарай. Баярлалаа. Баяртай.